Монгол улсын эдийн засгт өнөөдөр бол баялагын болон орлогын тэгш бус байдал үүссэн байгаа юм. Нэг осны эдийн засгийн статистик харах чинь дотоодны бүтээгдэхүүн нэг хүнд оногддог нь $6,000, $8,000 2026 онд болдог гэсэн тийм төсөөлөл гаргасан. Гэхдээ энэ юу гэсэн үг вэ гэхээр дийлэнх ард түмний орлого нэмэгдэхгүй байгаа. Хിവэрэ байгаад байгаа, дордоод байгаа. Тэгэхээр хүртээмжтэй өсөлт бий болоход ямар бодлого арга хэмжээ авах вэ гэж асууя. Ялангуяа энэ юугаар илэрхийлж байна гэхээр Gini коэффициент гэж байдаг. Энэ бол өсөлтийн хүртээмжийг тодорхойлдог. Энэ нь бол Монгол улсад 0.39 байгаад байгаа 2024 оны тоогоор. Тэгэхээр энийг нэмэгдүүлж өсөлтөд хүртээмжтэй болгож яаж ард иргэдний үрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ? Та статистикийн 6% өсөлт биш, харин хүртээмжтэй өсөлт бий болох вэ гэж эдийн засгийн хүчлийн яамаас асууя. За гадаадын хөрөнгө оруулалтын талаар яаж нэмэгдүүлэх вэ? Ямар бодлого баримталж байгаа вэ? Бас эдийн засгийн хөгжлийн яамд холбоотой асуудал байна л да. Яг өнөөдөр бол төлбөрийн тэнцэл эхний 4 сарын байдлаар $600 сая алдагдлыг орцсон. Энэ нь бол юу илэрхийлж байна? Шууд ханшин дээр мэдэгдэж байна. Долларын ханш өсөд төгрөгийн ханш суларж байна. Үүнийг дагаад импортын инфляц гэсэн нэмэгдэнэ. Төгрөгийн худалдаа авах чадвар өөрөө буурна. Тэгэхээр яг гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар бодлого баримтлах вэ? Ирэх онд. Яг өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт нийт дотоодын бүтээгдэхүүн 12%-ийг эзэлж байгаа. 12%-ийн 10% нь бол нэг жиг нь бол цэвэр уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ нь бол дийлэх нь оюутлал ганцаараа байгаа. Хөгжиж байгаа улс орнуудыг харахад бол гадаадын хөрөнгө оруулалтанд дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулах коэффициент нь бол 40-60% байдаг. Манайх 12% байна. Тэгээ үүнийгээ дагаад нөгөө л нэг төлбөрийн тэнцлийн алдагдал, ханшны сулдрал, долларын ханш нэмэгдэх бүх юм л яваад байгаа байхгүй юу? За төсвийн урсгал зардлыг 24% дээр барина гэж байгаа. Тэгэхээр 2024 онд урсгал зардал бол 22 их 80 байсан. 27.6% гэж ойлгож болно. За 25 оны төсөөлөлөөр бол 26.6% болно. Төгрөгөөр илэрхийлэхэд 25.3 их 80 гэж байгаа. Тэгэхээр 6% эдийн засгаа өсгөө дефлятороо бодоход бол 26 оны төсвийн урсгал зардал бол 24 их 80 болох гэдэг. Энэ бол энэ оны төсөөллөөс 1 их 80-аар бага. Тэгэхээр энэ 1 их 80-ыг хаанаас ямар байдлаар хасах юм бэ гэж сангийн яамаас асууя. За төрийн өмчийн компаниуд манай бас гишүүд асууж байна. Зардлыг 15% бууруулна, бүтээмжийг 30%-аар нэмэгдүүлнэ гэдэг. Гэхдээ эн чинь өөрөө ямар зарчмаар бүтээмжийг хэмжих юм бэ? KPI гэсэн тийм одоо бүтээмжийг хэмждэг тийм заалтууд байдаг. Энийг ашиглаж эхлэх үгүй юу? Дээрээс нь нэмээд return on asset гэдэг нэг осны одоо активын өгөөж нь бол манай төрийн өмчийн компаниудад 2%-аас бага байдаг. Тэгэхээр яг ямар реформод хийх юм? Ямар байдлаар одоо өөрчлөлт хий? Заавал төрийн өмчийн компаниудыг салбарын сайд нь удирдах байх биш. Мэргэжлийн нэг осны одоо сан байгуулад баялагын сандаа оруулах, аль эсвэл одоо нэг asset manager-ыг ярьдаг юм аа. Тиймэрхүү байдлаар удирдаад өгөөжийг нэмэгдүүлэх нь зүг хараад байгаа. Олон улсын жишг ч гэсэн яг энэ чиглэл рүү явж байна. Хамгийн сүүлд бол энэ 2 сард Индонези улс бас төрийн өмчийн компани том реформ хийгээд өөрөөр баялагын сандлуугаа оруулаад тэгээд за хариулт эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсгийн 3 дугаар мөр. За Батчуур гишүүний асуултанд хариулъя. Тантай санал нэг байна. Доктортой өсөлтийн хүртээмж бол ажил эрхлэлт хамгийн гол нь ажил эрхлэлтээр дамжиж нийт иргэдэд очих ёстой. Мэдээж том агуулгаар бол уул уурхайн салбарын орлогын татварын орлого бүрдүүлэлт нь бол эдийн засаг нийгмийн бодлогын хэрэгжилтээр дамжиж олон нийт хүрэх ёстой. Яг микро агуулгаар бол ажил эрхлэлт айл өрхүүдийн орлогын асуудлыг ярих ёстой. Энэ дээр биднес ажил хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтуудыг бол тавьсан байгаа. 61-ээс 65% хүргэе гэсэн зорилт тавьсан байгаа. За үүн дээр бол одоо биднээс засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын бодлогын үр нөлөөнд гарах ажлын байрууд чухал хувь оролцоотой байх ёстой. Бүрчилсэн хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа
орон нутагт ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжүүд бий болгох арга хэмжээнээс нөлөө үзүүлэх ёстой. За дээр нь нэмээд гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой бас тантай бас санал нэг байгаа. Яг одоогийн нөхцөл байдал гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, цаашдаа бол төлбөрийн тэнцэлтээр ирж байгаа дарамтыг бууруулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх нь хамгийн чухал арга хэмжээ. Экспортын орлогын зэрэгцээ. Тэгэхээр энэ дээр бол биднээс хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинжлэх ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Энэ ажлыг хөрөнгө оруулалтын тухай хуулиар бол яг тухайн хууль дээр заагаа өгч гэсэн бусад хууль тогтоомжийн 41 заалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хориглосон, шууд бусаар төвөг учруулалт, дарамт учруулсан зохицуултууд байна. Эднүсийг засъя гэсэн арга хэмжээнд явагдаж байгаа. Мөн гадны хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах тогтолцоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бүх одоо төрийн байгууллагуудын үүрэг оролцоо, эрх үүргийг тодорхой болгох зэрэг олон асуудлуудыг энэ хуулийн шинжилгээ хүрээнд зорж ажиллаж байгаа. За дээр нь нэмээд зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль гэхгүйгээр бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээг бас хийх ёстой. Шүүх тогтолцоог сайжруулах, одоо аж ахуйн нэгжийн бүртгэлээс эхсүүлээд цахилгаан дулааны техникийн нөхцөл олгох гэсэн олон асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ дээр биднес онцлогоо хийгээд зөх арга хэмжээнд саналыг гаргаад салбаруудын реформын бодлогоор яамдуудтай хамтраад ажиллаж байгаа. За Монгол улсын өнөө хүртэл хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бол 47-48 орчим их тэрбум доллар хүссэн байгаа өссөн дүнгээрээ яг өнгөрсөн жилүүдийн хугацаа гарахад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн жилүүд, урсгал нь нэмэгдсэн жилүүдтэй тэрийг дагаад бас эдийн засгийн өсөлт өндөр байдаг нь бол корреляц байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ таны хэлж байгаа шиг эх жилүүд эх 3 жилдээ бас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр биднес анхаарч ажилланаа. Яг одоо улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээнд бол 17.5 их 80 төгрөгийн хэрэгцээ шаардлага байгаа. Үүнээсээ бас улсын төсөв, орон нутгийн төсвөөс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 2.5 их 80 төгрөгийг тодорхой арга хэмжээнд татах ёстой гэж оруулсан байгаа. Дотоодын хөрөнгө оруулалтаар 1.9 их 80 төгрөгийн арга хэмжээ. Энэ арга хэмжээнд амжилттай болгож энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөнд зорьсон үр дүнгууд гарна гэдэг бас хэлье. За урсгал зардалтай холбоотой сангийн ажлын хэсгийн 5 дугаар мөнгө. За урсгал зардлыг бууруулах энэ асуудал дээр яг улсын хурлын төвчөнд бол улсын хурлын дээр боломжтой гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгтэй бол хамтарч ажилладаг. Засгийн газар дээр бол учрал сайдаар ахлуулсан төрийн хэмнэл, төрийн бүтээмжгээд энэ зөвлөл дээр бол бас энэ асуудлыг бол ярьж байгаа. Тэгээд бид бол урсгал зардлыг бууруулах дээр энэ урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа хууль тогтоомжуудын нөлөөллүүдийн асуудал дээр бол нэлээд судалгаа хийж бол энэ асуудлыг бол тэр болгонтой гишүүнээр ахсан ажлын хэсэгтэр бол танилцуулж байгаа. Энэ дээр бол хэд хэдэн шалтгаантай асуудлууд бол байна. Энэ бол нийтлэг хэм хэмжээг салбар бүр тусдаа хуулиар зохицуулах хандлага бол нэлээд нэмэгдсэн. Энэний нөлөөлөөр бол төсөө урсгал зардал бол нэмэгдэж байна. За хуулийн бас ялгууртай зохицуулалт төрийн албаагч хоорондын орлогын ялгаатай байдлыг үүсгэж байгаа. Ийм бол асуудлууд байна гэж ингэж үзэж байгаа. За гүйцэж хариулъя. За төсвийн орлогыг урьдчилан болон тусгаалсан ингээд урьдчилж байгаа хуваарлах бол ийм хандлагуудтай бас хууль тогтоомжууд байна. Энэ хүрээнд төсөв зохиос өмнө бол орлогыг урьдчилж хуваарлах ийм байдлаар татварын орлогыг хуваарлаж байгаа нь төсвийн бас ингээд дагаад урсгал зардлыг нэмэгдүүлж байна. За үр ашиг багтаа хүн суртал шат амжилтыг нэмэгдүүлэх нөлөөлтөй зохицуулт байсан байна. Бид энэ урсгал зардлыг бууруулахыг саяын нийт нөлөөлөл энэ дээр нэлээд наривчилж агаад хуулийн өөрчлөлтүүд нь оруулж иж байгаа юм урсгал зардлыг бууруулна гэдэг ийм байдал. Нөгөө талдаа саяын тэр яригдсан орон тоон дээр бас бүтцийн өөрчлөлтийг оновчтой зохион байгуулах зорилгоор урсгал зардлыг бууруулна. Манай урсгал зардлын гол бүтц дээр гол нөлөөлөд байгаа зардал нь бол цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийн зардал, нийт урсгал зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа. Би тэгэхээр энэ асуудлыг сая хэлдэг нь хуулийн нөлөөлөнд тооцож жагаад урсгал зардлыг бууруулах, хэмнэлттэй үр ашигтай болох ажлыг эрхчлэлийн төсвүүдээр оруулж ирэх. За нөгөө төрөмжт компаниудын бүтээмжийг хэрхэн хэмжих талаар төрөмчөөр хариулах. 6 номер, ажлын хэсгийн 6 номер. За төрөмчт компани үйлдвэрийн газрын одоо эдийн засгийн үндэслэл зорилттой түвшнийг бол нэгтгэж төрөмчийн бодлого цэцлэлтийн газар дүгндэг. За байсан. За засгийн газрын тогтоолгоор Эрдэнэс Монгол компаниудад бол
компаниудыг одоо харьцуулсан байгаа. За төрөмчд компани үйлдвэрийн газрын реформын хүрээнд төрийн өмчт компани, төрийн болон орон нутгийн өмчт компанины одоо бүтээмжил тодоо эдэл засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг 1 сарын 8-нд улсын их хурлд өргөн барьсан байгаа. Уг хуулийн төслөөр бол одоо бүтээмжийг сайжруулах KPI-г одоо баталж мөрдүүлэх энэ зохицуултыг бол эрх зүйн өрөөд боловсруулад оруулсан байж байгаа.